байцгаана уу? Налагчдаа хайрдаг үе. Мэнчилгээ хүргэлт маань үргэлжилсээр ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энэ цаг мөчид хүүхэд шогсон их өргөө болсон нийслэлийн налах дүүргийн 140-р цэцэрлэгийн дунд бүлгийн эрхэм хайртай багш нар болох өлзий баасан хонгор зул нартай эцэг эхчүүд болоод инхрээ бяцхан хүүхдүүдээс нь илгээсэн маш гоё талархлын мэнчилгээг уламжлахаар хүрэлцэн ирээд байна. Хамтдаа дотгошоорж эрхэм багш нарыг гинтийн бэлгээр баярлуулцгаая. Манай мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Бид ээлжид чин сэтгэлийн нэгэн сайхан талархлыг уламжлахаар энэ цаг мөчид нийслэлийн налах дүүргийн 140-р цэцэрлэгийн дунд бүлгийн эрхэм багш өлзий баасан багшигаа зарим хүрэлцэн ирээд байна. Юун түрүүнд багштай энэ өдрийн мэндийг хүргэе. Ажил албан аятахтай сайхан байна уу? Баярлалаа. Ажил сайн. Ажлаа игээл ажиллана да. Тэглгүй яг тэгээд өлзий багш бид өглөө болгон уулздаг. Тэгэхдээ өөдөөсгөн жоохон өрсөө өөртөө даатгаж өгөөдөл олон ажлуудыг санаа амар хийж гүйцэтгэдэг. Тэр их боломжийг олгодог. Харин өнөөдөр бол арай өөр зорилгоор багш дээрээ дахин хүрэлцэн ирээд байна. Учир нь дүүгийнх нь гарт одоо маш гоё талархлын маш олон үрсийн сэтгэл шингэсэн бэлэг байгаа. Тэгээд мэдчилгээг нь уламжлахаас өмнө бас эхлээд багшигаа өөрийгөө товчхон танилцуулаасаа гэж хүсэж байна. Боловсролын байгууллагт энэ салбарт хэдэн жил ажиллаж байгаа бидний инхрээ бяцхан шавнар таны хэддэх анги талт вэ? Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. 140-р цэцэрлэгийн багш өлзий баасан байна. Одоо энэ дааж авсан анги маань миний хоёр дахь анги байгаа. Эхний ангиа 4 жилийн хугацаанд амжилттай төгсгсөн. Тэгээд хөөрхөн бяцхан одоо ингээд хүүхдүүдэд хараад маш их ингээд хайр хүрдэгэ. Би энэ мэрэгчлэлтэд маш дуртай. За тэгэлгүй яг хөө тэгээд өнөөдөр бол их онцгой өдөр тохиож байна багшаа. Учир нь бидний бяцхан үрсийн 2024-с 25 оны хичээлийн жилийн сүүлийн өдөр өхөөрдөм жаахан хүүхдүүд маань одоо багштайгаа дахиж хизээ уулзах юм багш хаашаа явах юм гэдэл бүр эхнээсээ санаа зовчихсан. Харин эцэг эхчүүд нь одоо хүүхдүүдэд хинээр харуулна яана гэж сандраад гүйцгсэн. Багшийн маань хувьд харин хүүхдүүдээ санандаа гэдэл бүр тэрвэрч авч үнссэн. Тийм л нэгэн онцгой өдөр тохиож байгаа. Энэ цаг мөчид танд бас их гоё талархлын цэцэг ирсэн байна багшаа. Энэ мэдчилгээг зөвхөн ганц хүнээс биш маш олон хүмүүсийн сэтгэл шингээж онцгойлон танд илгээсэн учраас мэдчилгээний үхсийг мөрдөөдөд шингээж багштай өргөн барь маш сайн сонсно визээ гэж хүсэж байна. Өглөөний наран мандахад өрөөлийн олон үрсийг өр зүрхэндээ тээж өнгөдийн орчлонгийн гэрэлт ирээдээ болсон үрсийг соён гэгэрэл хүйсийн төлөө мандах нартай уралдан байж гүйдэг цэцэрлэгийн багшийн яруу алдрыг магтан дуулъя. Монголын мянган үрсийн амар тайван амьдралын төлөө маргаашийн нарыг гар дээрээ мандуулж байдаг багшийн алдрыг хүндэтгэн дээдлээ. Бидний жаахан үрсийн төөж хөрөхгүй жоохон гарт нь тоглоомыг нь анх бариулж сургасанд баярлалаа. Учраач мэдэхгүй жаахан үрсийг минь өгтөн авч өгтөх амьдралын минь зам мөрийг нь тэгшитгэж өгөж багшаан гэж дуудах хамгийн анхны алдрыг нь хүртэж бидний гэр бүлийн тайван амьдралын төлөө хамтдаа хичээдэг багштаа баярлалаа. Дунд бүлгийн хөөрхөн шавнар нь болоод хүндэт эцэг эхчүүд нь талархаж явдаг шүү гэсэн байна. За тэгээд багшаа эцэг эхчүүд бид өнгөрсөн 1 жилийн хичээлийн жилийг амжилт бүтээлээр дүүрэн өдөж чадсан нь та бүхний минь ач юм шүү. Тэгээд хоёр багштаа маш их баярлалаа. Ая тухтай 103 сарыг гэр бүлтэйгээ маш гоё өнгөрүүлээд эрч хүчтэйгээр намар эргэн уулзъя гэсэн инхрээ бяцхан шавнырийн сэтгэлийн өргөл болсон бэлгийг танд айлтгахыг хүлээн авна уу. За багшаа маш олон мэрэгчлийг мэддэг. Гэхдээ тэр дундаас яг л Монголын ирээдүй болсон үрсийн хамгийн анхны суур боловсролыг эзэмшүүлдэг онцгой төрсэн цэцэрлэгийн багш мэрэгчлээтэй өмнө мэхийн яслаж хүндэтгэе. Би тэндээс дурсамжийн бичлэг хийж байгаа багшаа магадгүй 10-20 жилийн дараа том охид хүүгүүд миний цэцэрлэгийн багш гэж дурсан энэ бичлэгийг үзэх болов гэж бодож байна. Бяцхан шавнартай эцэг эхчүүдтэй хандаж гоё талархал төвшүүлье.
За ингээд сэтгэл маш их хөдөлж байна. Та нартаа бүгдэнд нь ингээд маш их баярлалаа. Гинт ингээд ороод ирнэ гэж сансангүй. Тэгээд гинт юм байсан болохоор нөгөө хилэг үгээ бэлдэж амжсангүй. Ямар ч ихсэн одоо ингээд чадах ятгаараа та нартаа мэдлэгээд ишүүлж байна. Тэгээд хөөхөн бяцхан үрс минь аавтай ачлалтай, ээжтэй инрэлтэй сайн хүн болоорой. Хөөхөн одоо намайг дэмждэг эцэг эхчүүд та бүхэндээ ч гэсэн маш их баярлаж талархалж явдаг шүү гэдгээ дамжуулж байна. За баярлалаа. Тэгээд бидний мянган үрсийг аав шиг нь халамжилж, ээж шиг нь өгтөн авч, ая тухтай байдлыг нь хангаж өгдөг хоёр багштай талархал илэрхийлье. Эрхэм багшийнхаа соён гэгэрүүл гих үйлсэд нь амжилт хүсээд энэ удаагийн дугаарыг бяцхан дунд бүлгийн хүүхдүүдтэйгээ дурсамж дүүрэн эцэг эхчүүдийн талархалтайгаар өндөрлөж байна. Сайн сайхныг хүсье багшаа. Баярлалаа. Багшаа гоё зааж өгсөн байсан. Хайртай шүү, маш хайртай. Шаба амраа маргаш шүү. Хайртай шүү. Хайртай шүү. Олоо багштай хайртай шүү. Шаха амраа. Баярлалаа. Бата хайртай шүү. Хайртай шүү. Багшаа сайхан амраа. Баярлалаа. Хайртай. Багшаа хайртай шүү. Сайхан амраа. Хайртай шүү. Багшаа хайртай шүү. Багшаа хайртай шүү. Баярлалаа. Багшаа хайртай. Багшаа баярлалаа.